Энэхүү нэвтрүүлгийг Joyce Meyer-ийн үйлчилгээ хамтрагчид болон түүний найз нар нь ивент итгэсэн бол. Бидний тэмцэл мах цусны эсрэг биш гэдгийг бид санаж явах ёстой. Харин энэхүү харанхуй ертөнцийн захирагчид эрх мэдэл хүчнүүд Тэнгэрлэг оршуудах ёрын муу сүнслэг хүчний эсрэг үйлээ. Тэдгээр нь жинхэнэ бодит зэр зэвсгүүд биш юм. Харин сүнслэг, зэр зэвсэг, магтаал, хүндэтгэл, талархал, өргөл бөгөөд тэдгээр бүх зүйлс нь сүнсний тэмцэл байдаг. Өнөөдөр номлол та нарт таалагдах болно. Та нарт таалагдах болов уу гэж би эргэлзэхгүй. Та нарт таалагдах болно гэдгийг би аль хэдийн мэдэж байна. Яагад гэвэл энэ нь тулаан эзэнт харьяалагддаг гэдэг нэртэй. Та нарт таалагдах болно гэж би хэлсэн биз дээ. Тулаан эзэнт харьяалагддаг гэдэг номлолд хүн бүр дуртай байдгийг. Тулалдаа эзэнт харьяалагддаг тул та юу ч хийхгүй зүгээр суух зур бурхан бүх зүйлийг бүхэлд нь хийдэг гэсэн үг биш гэдгийг би хамгийн түрүүнд дурдахыг хүсээгүй. Бурхан асуудалд минь оролцохоос өмнө бидний даруй байдлыг биднээс харахыг хүсдэг. Бурхан төлөв даруй хүнд тусалж бардам хүнийг эсэргүүцдэг. Бардам хүн гэдэг нь би өөрөө хийж чадна. Надад энийг хийхэд бурхан хэрэггүй гэж хэлдэг тийм хүнийг хэлдэг. Бид ямар нэгэн зүйлийг амжилттайгаар 200 удаа хийсэн тул 201 дэх удаага хийх үед бидэнд бурхан хэрэггүй гэж хаяа боддог. Яагад гэвэл тухайн зүйлийг хичнээн олон удаа давтан хийсэн билээ дээ. Энэхүү энтрийн ард би зогсож та нарт номлохыг оролдох үед бүх зүйлээ бурхан даатгахгүй бол номлол маань ямар ч үр дүнгүй болох билээ. Тийм ээ. Даруй хүн тусламжийг хүлээн авдаг гэж хэлснийг минь санаж байгаа үстэй. Бурхан бардам хүнийг эсэргүүцдэг. 1-р Петр 5-ын Б-г харцгаая. Энэ нь ишлэлийн хамгийн сүүлийн хэсэг юм. Та бүгд бие биендээ даруй хандах байдлаар хувцсал. Учир нь бурхан бардмыг эсэргүүцдэг. Жигшүүртэй, эхэмсэг, түүнд бурхан хэрэггүй гэж боддог нэгнийг хэлдэг. Харин дарууд нэгүүлсэл өгдөг. Бид өөрсдийгөө даруй болгох хүртэл бардам зангаар хийсэн бүхэл хичээл чармаалтыг маань бурхан нурааж эсэргүүцэж биднийг бухимдалд оруулдаг. Өөрсдийгөө даруй болгосон тэрл мөчөд тэр бидэнд тусалдаг. Бурхан минь энийг хийх чадвар надад байхгүй. Би энийг хийх гэж оролцсон. Гэхдээ юу хийх ёстойгоо ч мэдэхгүй. Гэхдээ хараа минь тань дээр байна. Миний хийж чадахгүй зүйлийг та хийж чадна гэдгийг би мэднэ. Өнөөдөр та нарын зарим ч энийг сонсох хэрэгтэй байсан юм. Та нэг зүйлийг хийж чадахгүй байсан нь бурхан энийг хийж чадахгүй гэсэн үг биш бөгөөд энийг ойлгож ухаарах мөчийг тэр танаас хүлээсээр байсан юм. Таны хичээл зүтгэл бүтээгүү тул та нарын зарим нь итгэл найдвараа алдсан байж болно. Бурхан минь ээ, би бүхэл зүйлийг оролдож үзсэн хэдий ч таны надаар юу хэлэхийг хүсэж байгааг чинь би одоо хүртэл мэдээгүй байна гэж бид залбирдаг. Тийм ээ, уг нь энэ бол зөв л дөө. Таны оролцсон бүх зүйл чи бүтэмжтэй байсан. Тиймээс таныг цөөхөн минутын турш юу ч битгий хийгээсэй гэж тэр хүсч байж болох юм. Надгүйгээр та юу ч хийж чадахгүй гэж Есүс хэлсэн байдаг. Мөн хугарсан мөчөр хувхаарч ямар ч амьдралгүй болдгоо гэж тэр хэлсэн. Хэрв та цуврал хичээл зааж байгаа бол бяцхан мөчрийг авчирч хуглангаа энд үлдээгээд өдөр бүр багаар хэрхэн хувхаарч байгааг хүмүүст харуулах нь заримдаа иймэрхүү номлолын их сайн жишээ байж болох юм. Есүсээс холуур явбал үнцээсээ таслагдсан мөчөр адил болно гэж бид ярилцсан. Тэрхүү мөчөр цөөхөн хоногт л хувхаардаг. Би энэхүү сэдвээр 3-4 хэсэгтээ семинар хийж чадна. Хамгийн сүүлийн өдөр гихтэл тэрхүү мөчөр хувхаарч гандаад ямар ч амьд зүйл үлдээгүй болдог. Энэ нь гайхалтай жишээ болох үлээ.
Тийм ч учраас Есүс хугарсан мөчир хувхаарч ганддгаа гэж хэлсэн байдаг. Тэр нь бидэнд тохиолдох болно. Нэгэн зүйлийг хэлэхэд Бурхан танд зориулж юу хийж чадах вэ гэдгээс илүү ихээр тэр танд хэрэгтэй байдаг. Бурхантай өнгөрүүлэх цагаа гуйлт хүсэлтээр битгий эхэл. Талархлаар эхэл. Таны амьдралд байгаа хүмүүс таны хувьд нэгэн ивэл хэмээн бод. Таны зүрх сэтгэлийг эмзэглүүлж байгаа бүхэл зүйлээ эхэлж битгий хэлээрэй. Таны амьдрал бүтэмжтэй явж байгаа зүйлүүдийн төлөө түүнд талархтгаа илэрхийл. Амен. Зарим үед би тэгдэг. Тийм ээ, бидний сэтгэлийг эмзэглүүлж өвтгөж байдаг зүйлээ бид амьдралаасаа олох болно. Гэхдээ бүтэхгүй байгаа зүйлтэй харьцуулахад бүтэмжтэй байгаа нь амьдралтай нь илүү их байгаад Бурханд таларх. 12 дугаар ишлэлд Яхошафат болон бүх Юудэ нэгэн гайхамшигыг хүлээн авах хэрэгтэй болсон нөхцөл байдалтай байгаа талаар өгүүлдэг. Бидний ихэнх нь иймэрхүү нөхцөл байдалд орохын тулд ядаж 12 жилийн хугацааг шаарддагч бид түүнээс алсгал байсаар л байдаг. 2 дугаар шашдаар 20:13-д бүх Юудэ өөрсдийн нялх хөр эхнэр хөвгүүдийн хамт эзний өмнө зогсож байваа гэдэг. Тэгээд тэд хүлээсэн. Хүлээх тал дээр таны мэддэг эсвэл мэддэггүй байж болох нэгэн зүйлийг би хэлье. Хүлээх тал дээр би үргэлж буруу ойлголттой байдаг байсан. Энэ нь хамгийн уйтгартай зүйл гэж би боддог байсан тул хэрвээ диавол чихэнд минь чи юу хийх гэж байна да гэж шивнвэл би тэр зүйлээ бүтэмжтэй болгохын тулд заавал нэг зүйлийг хийж оролддог байв. Бидний дайсан өдөр бүр мөрөн дээр сууж таны чихэнд өдөржөнгөө чи юу хийх гэж байна да? Чи одоо юу хийж чадах вэ гэж шивнэж байдаг. Жижигхэн муу сүнснүүдийг тань руу илгээдэг гэдгийг та мэдэхгүй гэж үү? Тэгээд удалгүй та ямар нэгэн зүйл хийхгүй бол болохгүй юм шиг сэтгэгдэл тань төрж тийхгүй бол үнэндээ тэнийг мэд харагддаг. Саяхан надад эрүүл мэндийн асуудал тулгарсан бөгөөд хэтэрхий их ажилласан болохоор нэлээ удаа хугацаанд намайг амрах хэрэгтэй байна гэж эмч надад зөвлөсөн юм. Тэгээд надад хүмүүс амрах үедээ юу хийдгийм болоо гэсэн бодол хамгийн түрүүнд бодогдож эхэлсэн. Би одоо болтол энийг сайн ойлгоогүй л байна. Та амрах үедээ юу хийдэг вэ? Миний хувьд бол тийм үедээ би 116 ном бичсэн юм. Амарч чаддгүй нэгэн гэж. Хүлээ гэдэг үг нь юу ч хийхгүй зөв зүгээр суунгаа гайхамшигыг хүлээнэ гэсэн үг бол огт биш юм. Та бие махбодын хувьд завтай боловч сүнсний хувьд маш завгүй байх хэрэгтэй. Та итгэж найдаж магтан дуулж байна. Хүлээ гэдэг үг нь Бурханд найд. Хараагаа түүн дээр байлга. Түүнийг хүсэмжлэх гэсэн утгатай юм. Хүлээ гэдгийн утга нь энэ юм. Та энийг ойлгож байна уу? Найд, харцаа түүн дээр байлга. Бурхныг хүсэмжил. Исая 40:31 дээрх ишлэлд би дуртай. Харин эзэнд найдагчид хүчээс элбэн. Тэд бүргэд мэд жигүүр дээрээ илэн хална. Бурхныг хүлээх нь биднэр хийлгэхийг хүсэж байгаа зүйлийг хийх хүчийг тэр бидэнд өгдөг. Тиймээс та өөртөө тулгарч байгаа асуудлаа Бурхны өмнө дэлгэх үед тэр танд тэр даруйдаа хариулдаггүй. Яагад гэвэл түүний танд харуулах зүйлийг хийхин тулд та тэрний оршихуйд чумбаж хүчээс элбэж мэрэгэн ухааныг хүлээн авах цаг хугацаа танд хэрэгтэй байдаг. Тэр нь та юу ч хийлгүй хүлээнэ гэсэн үг бол огт биш гэдгийг харуулдаг. Та Бурхан минь ээ. Та надтай ярина гэж өөрийгөө харуулна хэмээн би найдаж байна. Би тань дээр харцаа тогтоож таныг хүсн тэмүүлж байна гэж хэлэх хэрэгтэй. Хэрвээ би эндх ажлаа дуусгачаад маргааш оройн 5 цагийн үед танаа гэрт очино гэж танд хэлвэл та оруулах уу? Би танад очихгүй л дээ. Би зүгээр л жишээ авч байгаа. Ганцхан шалтгаан би заавал өөрийн гэртээ очих ёстой. Хэдийгээр та надтай ойр дотн харьцаатай биш ч гэсэн намайг таньдаг байлаа гэж бодъё. Та намайг зурагтаар харсан байж болох юм. Та надаас илүү Бурхныг сайн мэддэг гэж би найдаж байна. Тэгээд 5 цаг болоход та намайг хүлээх болно.
Хүүхдүүдээ гэр орноо битгий боснол Joyce одоох ирэн шүү гэх болно. Та харж байна уу? Та намайг алсаас хайж, найдаж хүлээх болно. Бурхныг хүлээн хүсэмжлэнэ гэдэг нь энэ юм. Бид найдан хүлээдэг. Би итгэн найдах гэдэг үгэнд үнэхээр дуртай. Итгэл найдвараа битгий алд гэдэг нэртэй ном би бичсэн. Миний аз жаргалтай ном гэж би тэрнийг нэрлэдэг бөгөөд итгэл найдвар гэдэг нь таны амьдрал гайхамшигтай зүйл хизээж хамаагүй тохиолдох болно гэдэгт найдаж суудахтай юм. Энэ дэлхийн хүмүүсийн зарим нэгэн инээд хүргэм сонин хачин маягийн найдварын талаар өгүүлээгүй юм шүү. Энэ нь тийм зүйл биш юм. Хоёрдугаар шаш дээр 20-ыг харъя. Хоёрдугаар шаш дээр 20:13-т бүх юудаа өөрсдийн нэл хурс эхнэр хүүгүүдийн хамт эзний өмнө зогсож байв. Төвчээртийг хүлээх хэрэгтэй байдал нь бидний дотор байгаа хамгийн муу муухай гаргаж ирдэг. Та энийг давтан хэлж болно гэж пастор хэлсэн байдаг. Энэ нь үнэхээр тийм. Үнэндээ дотор тань юу байгааг олж мэдхийг хүсдэг бол ямар нэгэн зүйлээ бурхан даатгаж хариултаа авахын тулд та 6 сар хүлээх хэрэгтэй болох эсвэл тэр танаас алсгол байгаа мэт. Магадгүй та бурханаас хизээж хариултаа сонсохгүй байх гэсэн бодлыг нэг зөвшөөрөөд үзээрэй. Нэгэн зүйлийг гэлс дуртахад бурхантай хамт удаа алхах тусам та иймэрхүү мэдрэмжийг маш багаар мэдрэх болно. Танд болон та нарын зарим чинь тийм сэтгэгдэл төрөөгүй тийм үү? Өөрөөр хэлбэл та хэрэг бурхантай хамт алхах нь тэрээр харагдаж байгаа зүйл юр бусын явдал, баталгаатай байдал болон гайхамшигаар алхахыг биш, итгэлээр алхахыг чинь танаас хүсэж байдаг. Хэрэг бурхан маргааш танд $1000 өргөлд өгөө гэж хэлвэл тэрнийг баталгаажуулахын тулд 3 төрлийн баталгаажуулалт хэрэггүй лээ. Түүнийг тэрнийг хий гэж би та нарт хэлэх болно. Дээр үед 40 жилийн өмнө би энэ тал дээр сайн ойлголттой байгаагүй үедээ гэж би хэлэх гэсэн юм. Бурхан намайг нэг охинд $10 өгөө гэж хэлэхэд нь би бурхан минь үнэхээр та надаас энийг хүсэж байгаа мó гэх маягтай байсан. Бурхан минь хэрвээ энэ нь үнэхээр танаас ирж байгаа та үнэхээр хүсэж байгаа юм бол гэх маягтай. Ягд гэвэл би $10 өөртөө хадгалахыг үнэхээр хүсэж байсан тул тэр нь бурхан биш байгаасаа гэж чин сэтгэлээсээ найдаж байсан юм. Бурхныг сонсох тал дээр би дүнгэж суралцаж эхэлж байсан бөгөөд тэр зүрх сэтгэлд минь хандаж Joyce хэрвээ энийг би чамд хэлээгүй байсан ч гэсэндээ хэрвээ чи хэнийг ивээх юм бол би чамд уурлахгүй лавтаяа гэж хэлхийг сонссон юм. Харж байна уу? Та хэнийгэн хүнд сайн зүйл үйлдэхийн тулд танд баталгаажуулалт, заавал баталгаажуулалт хэрэггүй юм. Та Бурхныг сонсох гэж хүлээн найдах үедээ заавал асар том юр бусын тесрэлт авчрах тийм зүйл эрен химэн битгий найдаж байгаарай. За ярьж байсан зүйл рүүгээ буцаач. Төвчээртэй хүлээх хэрэгтэй байдал нь бидний дотор байдаг хамгийн муу муухайг гаргаж ирдэг. За одоо та нарын дуртай хэсэг рүү чи очие. 2 дугаар шаш дээр 20:14-өөс 15-д. Тэгтэл чуулганы дунд эзний сүнс Асафи хүүгүүдээс гаралтай Лев хүн Мататанягийн дүүч, Элиелийн гуч, Беньягийн ач, Захариягийн хүү Яхазиэл дээр буун иржээ гэдэг. Энд гарч байгаа хүмүүс яг одоо амьд байсан бол бидний нэрүүдийг дуудах гэж зүтрэх болов уу гэж би боддог шүү. Энд байгаа Майк маш олон зүйл дээр надаас хавьгүй илүү байдаг тул нэрсийг хэрхэн дуудах ёстойг дуудлагыг би тэрнээс асуудаг боловч энэ эндрийн өмнө зогсох үедээ тэр бүгдийг аль хэдийнэ мартчихсан байдаг. Тэрээр бүх Юда, Иерусалимийн оршин суугчид болон Йехошафат хаантан сонсцгоо эзэн та нарт айлдахтаа гэж тэр хэлсэн байдаг. Юуны өмнө зүүн чи үгийг сонсох гэж Йехошафат өөрийгөө даруу болгосон нь үнэхээр сайн юм. Бурхан өөрийн үгээ түүнд шууд хэлээгүй. Өөр хинэгнэр дамжуулан хэлсэн байдаг. Энэ асар их цэргээс болж бүү шантрах түн. Учир нь энэ тулаан та нарынх биш, харин Бурханых юм. За одоо та нар алгаа ташиж баярын уухайг уухалж болно. Өөрсдийгөө жиг сан зогсоож
Та нар зориулсан эзний авралыг харах тун. Та өөрийн байр сууриндаа хэрхэн бат зогсож байна уу? Энэ тал дээр энэ нь тиймч тодорхой бос боловч хэрвээ та үргэлжлүүлэн уншвал маш тодорхой болж ирдэг. Маргааш тэдний өдөөс явах тун. Хийх ёстой зүйлийг тэр тэдэнд хэлснийг бид тодорхой харж байна. Гэхдээ энэ нь тэд хүлээсний эцэст тохиолдсон ба. Түүнийг тэдэнтэй ярихаас өмнө тохиолдоогүй юм. Харах тун. Тэд Зизи өгсүр замаар гарч ирэх бөгөөд та нар тэднийг Эруялийн цүлийн өмнөр хүндийн адгаас олох болно. Та нар энэ тулаанд дайтах хэрэггүй. Инээс харахад би зүгээр л тэнд очиж тэдгээр хүмүүсийг харах боловч тэрхүү тулаанд тулдахгүй байх болно. Юуда болоо Евэрслим өөрсдийгөө жигсан зогсож та нар зориулсан эзний авралыг харах тун гэв. Бүү шантрах тун. Маргааш тэдний өдөөс хөдөл эзэн та нартай хамт байна гэлээ. Тэрхүү аяныг туулахын тулд одоо тэднээс тодорхой хэмжээний итгэл шаардаж байгааг та нар харж байна уу? Тэдэнд юу тохиолдсныг та нарыг мэдээцэй гэж би хүсэж байна. Тэд бурхантай хамт байхыг өөрсдийн хийх ёстой зүйлээ мэдэж байсан юм. 2 дугаар шашдар 20:18-19. Тэгэхэд Йехошафат нүрээрээ газар доош бүхийв. Бүх Юда хүн Иерусалимийн оршин суугчид эзэнд мөрөгхөөр эзний өмнө унав. Бүгдээрээ энэхүү төр зургийг төсөөлөн бодцгоё. Майка, чи нааша энэ дээрээ Йехошафат болоодох уу? Би залуу хүмүүсээр мөрөгийг хийлгүүлдэг. За энд Йехошафат хэмээх том залуу байна. Тэрээр нүрээрээ газар доош бүхийж байна. Тэгэхээр энэ нь тулаанд дайтах түүний байрлал байсан. Энэ бол түүний байрлал заяа. Тэгээд эргэн тойронд нь байгаа бусад хүмүүс бурханд мөрөгхөөр түүний өмнө унах зур Кохатчууд, Корачуудын хүүгүүдээс гаралтай Ливчүүд маш чанга дуу хоолоогоор Израилийн бурхан эзнийг магтахаар зогслоо гэж хэлсэн байдаг. Тэдний зарим нь маш чанга дуугаар магтаж байсан. Та нар магтаж байхдаа дуу хоолойч чангардгүй. Миний нэг найз эмэгтэй манай үйлчлэлд үйлчилдэг. Бараг л надтай адил удаан хугацаанд үйлчилж байгаа. Тэрээр амьдралдаа үргэлж айдастай явдаг байсан ба нэг өдөр тэр байдлаасаа үнэхээр залхсан болохоор хурдны замаар давхих зураа цонхоо онгойлгож толгоогоо гаргаад маш чанга дуугаар эзнийг магтъя гэж хашгирсан гэдэг. Яг тэр мөчид тэрхүү айдас нь бүрэн урсан бөгөөд түүнээс хойш айхаа байсан. Йехошафат иймэрхүү байдалтай байсан юм. 2 дугаар шашдар 20:21. Тэрээр тэгээд хүмүүстэй зөвлөлдөөд эзэнд дуулж ариун хувцас өмсөн түүнийг магтах хүмүүсийг томилжээ. Тэд цэргүүдийн өмнө явж эзний инэрл хайр үрд мөнх тул түүнд талархал өргөе гэж дуулж байлаа. За энд Йехошафат мөргөж бүхийсэн хүмүүс чанга дуугаар магтаж байна. Хүмүүс мөргөж байх зур тэнд магтан дуулж байгаа хүмүүс бас байна. Хичнээн тооны хүмүүс энэ тэнүүгээр алханга эзний инэрл хайр үрд мөнх тул түүнд талархал өргөе. Эзний инэрл хайр үрд мөнх тул түүнд талархал өргөе гэж магтаж байсныг би мэдэхгүй байна. Энэ дүр зургийг та нар төсөөлж байна уу? Дайснууд нь юу болж байгаа дүр зургийг харахтаа бидний тэмцэл мах цусны эсрэг биш гэдгийг бид санаж байх ёстой. Харин энэхүү ертөнцийн захирагчид эрх мэдэл хүчнүүд Тэнгэрлэг оршихудах ёрын муу сүнслэг хүчний эсрэг үлээ. Бидний зэр зэвсгүүд нь бодит зэр зэвсэг биш, харин сүнсний зэвсэг болох магтаал, мөргөл, талархал, өргөл бөгөөд тэр бүх нь сүнслэг тулаа юм. Хамгийн гайхалтай хэсэг нь одоо гарч ирж байна. Тэднийг уухайлж магтаж эхэлмэгц. Юдагийн эсрэг ирсэн Аммо, Моб, Сэр уулын хүүгүүдийн эсрэг эзэн отол тавьсанд тэд цохигдов. Сонгодог дэлгэрэнгүй Библи гэдэг нь дэлгэрэнгүй Библийг дахин орчуулсан хувилбар бөгөөд өмнөх дэлгэрэнгүй Библиэд тэдний дайснууд өөрсдийгөө устган хөнөөсөн гэж бичсэн байдаг. Өөрөөр хэлбэл тэд гүн гүнзгий бодлын дунд самуурсан ба диаволыг зүгээр л төсөөлөд үздэг. Тэр бол Йехошафат бөгөөд та одоо босч болно.
Магадгүй тэрний дух нь хийвсэнд өргөцснээс олж өвдөх баха. Та нар энийг зүгээр л төсөөлөд үзтээ. Дайснууд нь хийж чадах хамаг бүхнийг хийж байх зуур. Түүний хийж байсан бүх зүйл нь дуулж, мөргөж, магтаж, Бурхан ямар агуу хүчрхэг нэгэн болохын түүнд хэлж, мөн түүнд зориулсан асар том өргөл өгч байсан ба. Таныг яг түүн шиг үйлдэх үед тэр танаар ямар нэгэн зүйл хийлгэхийг хүсвэл ямар тач танд түүнийг мэдрүүлэх болно гэдгийг би хэлмээр байна. Хэрвээ мэдрүүлээгүй бол Бурхныг танд мэдрүүлэх хүртэл та төвчээртэй байж хүлээх хэрэгтэй. Би энийг өөрийн амьдралынхаа туршлагаас олж мэдсэн болохоор та нартай хуваалцаж байгаа юм. Мөн би үүнд чин сэтгэлээсээ итгэдэг. Хэрв та санхүүгийн тал дээр бэрхшээлтэй тулгарч байгаа бол бусдад өгч тэднийг хайрласнаар таны хэрэгцээ хангагдах болно гэдэгт би итгэдэг. Энэ нь таны хийж чадах сүнслэг тэмцлийн хамгийн чухал арга замуудын нэг гэж би боддог. Хайрын үйлс таны бие мах бодид эдгэрлийг авчирдаг гэдэгт би итгэдэг. Мөн хувиа хичээсэн байдал, үзэн ядалт, хормоо санаа бүр таны хүч тамирыг сулруулж, эдгэрэл болон хүч чадлыг чинь хулгайлж байдаг. Таны хийж чадах хамгийн сайн зүйл бол бусдад сайнаар хандах. Та нар намайг сонсч байна уу? Таны хийж чадах хамгийн сайн зүйл бол бусдад сайныг үлдэх. Тийм ээ. Маргааш би энэ талаар баг зэрэг дурдах болно. Гэвч танд маргааш энд дахин ирэх боломж олдохгүй байж болох тул би нэгэн зүйлийг хэлье. Танд гайхамшиг хэрэгтэй хэдий ч таны зүрх сэтгэлд үл уучлал байх аваас та буруу мод руугаа авираад байна гэсэн үг. Амен. Сүмд хичнээн их ууртай хүмүүс байдгийг та мэдэх үү? Энэ бол сэтгэл өвтгөм зүйл бөгөөд тэдний ихэнх хамт ирсэн хүндээ ууралсан байдаг. Бид ийхүү үйлдэх нь үнэхээр муу юм. Би энийг сайн мэддэг. Яагад гэвэл бид сүмд явахдаа дээв дууралдаг байж үлээ. Зам зураа баахан өгөлж муудалцч хад машины зогсоол тусалж байгаа сүмийн хүнийг бид хармагцаа эзэн алдар шиг гэж хэлдэг байв. Тэгэд л бид Бурханд алдар нь оршгэ гэдэг бүгдийг хүртдэг үсттэй. Тэр үед би чиний энэ байдлыг хэр удаан төвчих ёстой юм бэ гэж Бурхан боддог байсан баг та. Би магтан дуулж, алга ташиж, сүм дотор дээш доошоо баярлаа үсэрч, сүмийн байрнаас гарan гартлаа. Эзэн алдар шиг гэж хэлдэг хэдий ч машиндаа суугаад гэрлүүгээ явах зураа дээвтэ дахин муудалцдаг байв. Та нараас хичнээн чи миний ярьж байгааг яг ойлгож байна уу? Эсвэл та өдрийн хоол идэх зураа пастор болон пастор эхнэрийг нь муулан ярьдаг. Та сэндвич пастор түүний эхнэр гэсэн дагуул хоолтойд хамт иддэг. Гэвч хэрвээ эмч танд ямар нэгэн муу мэдээ дуулгавал хамгийн түрүүнд пастор руу очиж тэр тань дээр гар тавин залбираасаа гэж хүсдэг. Өнөө орой энэ хүү шалгуурт багтаж байгаа хүн байна уу? Биднэр дамжуулан болон бидний төлөө хийхийг хүсэж байгаа зүйл Бурханд маш их байдаг. Та Бурханы хаанчлалыг эхэлж хай. Тэгвэл бусад бүх зүйл танд нэмж өгөгдөх болно. Амен. Хэрв бид Бурханы хаанчлал болон түүний зөвлөлт байдлыг илэрхийлэхийг хамгийн ихэнд тавих юм бол бидний амьдралд хэрэгтэй байгаа бүх зүйлийг тэр бидэнд өгөх болно гэсэн агуу амлалт Библиэд байдаг. Та ямар ч зүйлтэй тулгарч байсан байх хамаагүй өнөөдөр Бурхан тэрхүү тулаанд чинь туслах болно. Та үнэндээ ялчсан юм. Та зөвхөн байр суурьнда бат зогсож Есүс загалмай дээр цовдлогдсон бидэнд аль хэдийн өгсөн тэрхүү ялалтанд түшгэлээрэй. Таны амьдралд сайн сайхан зүйлс тохиолдно гэсэн агуу итгэл найдварыг тань амьдраасаа гэж би танаас хүсэж байна. Энэхүү нэвтрүүлгийг Joyce Meyer-ийн үйлчиллийн хамтрагчид болон түүний найз нар нь ивент төгсөн байна.